KG to me has been everything he was hyped to be. He's a leader. He can play defense. He puts up points. But in the end, he is a Hall of Famer, a warrior, and a leader. Kobe Bryant, at the end of the day, he will go down as the greatest basketball player that has ever lived. To Duncan, unquestionably a top 10 player of all time. Feeding your couch, counting the points, freezing the house. The Golden State Warriors are 2015 in the south. Super the sport, drink up a drop, I'm in it then. Henny and finish my nemesis. Blood on my teeth and my Timberlands. They right there, I taste the venison. Since day one, I've been a genesis. Getting baptized by my women friends. Hold up, let me go in again. I'm on the road that I never seen. Keep me away from the medicine. Set the scene, flames, kerosene, kerosene. Put that on everything. Put that on everything, everything. Put that on everything, everything. Set the scene, flames, kerosene. Put that on everything. Put that on everything, 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 everything. Set the scene, flames, kerosene. Put that on everything. Put that on everything, 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 everything. Set the scene, flames, kerosene. Put that on everything. Put that on everything, 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 everything. Cause I know this girl named Aaliyah, mixing the pain with sangria. She got the dope and I real. Don't even wait, I got lots to do. Cruise out in something impossible. After that, do something tropical. Which way they go? Losing it goes to the ego. Mismatch with Nurkic. Johnson, chest put Nurkic on his backside. Turner. Yeah. Welcome to the NBA, Mike. It's tough. You know, he didn't shy away from contact. He didn't shy away from the matchup. And he got a great future in this league. You know, he's 19 years old. And the guy, you know, no matter what their record is, you've seen him continue to keep going tonight. Шинэ өндөрлөлийн мэнд хүргэе ирэх мэнд үзэгчтэй NBA Talk нэвтрүүлгийн 2016-аас 17 оны шинэ удирлын анхны дугаар хүрэхэд бэлэн болоод байна. Студиуд надтай уламжлалсаар Эрдэнэ Баясгалан, Идрууган энэ хүн юм бэ? Өөрийгөө танилцуулаарай. Лумино мөн үү? За ямар Бажи. За ямар ч гэсэн баярлалаа. Тэгээ одоо тэгээ би нэвтрүүлгийг хөтлөж байгаа юм өөрөөс авчаа гэж. За тэгээд заяалт ажиллаг болно. Өнөөдрийн тэгээд нэвтрүүлэг маань яг Альбиосоор NBA Talk-ийн шинэ дугаар эхэлж байгаа. Намайг байхгүй бахад яагаад эхэлж болоогүй юм бэ? Болсонгүй харин тэгэл болсонгүй. Чамааг байхгүй болохоор өөдөртэй санагдав. Тэгээ өнөөдөр бол манай одоо найзуудтай хахад гоё. Өнөөдөр баясаг бас ирсэн. Өнөөдөр Аял амжилттай. Сайхан явсан тий. Тэгээ манай яг өнөөдөр хизээж таргалж үзээгүй манай эдгээр үгүй яаж сууж ийн. Джинс өмсч үзээгүй манай ядпаа сууж ийн. Хайдаа цацуулгаар хин аждаг үлээ. Би. Ой, яасан бэ? Хоорондоо тий. За ингээд аюу NBA Talk-од ихтэй. За яг бид нар юу NBA Talk хамгийн сүүлд гарахдаа 2016 оны финалаар бид нэр та бүхэндээ уулзчихсан. Тэгээд финал аврах тодорхой дараах уг хаалтын дугаараа их гэсэн боловч манай баясаа мэн шилэрсэн. Тэгээд онгоцон дотроос те селфи хийж бид нэр гинт би явлаа гэдэг. Тэгээд ялт дээр хоёулах нэвтрүүлгээгээд яах вэ гэдэг. Ер нь тэр чигээрээ дашин шиг болсон доо. Анхныхаа дугаараар ямарчсан бас шууд энэ өдрөлөө орохоос өмнө ер нь сүүлийн тэр 16 оны финалийн Cleveland Cavaliers-ийн иргэн ирэлт тэр айхтар зүйлний талаар бас товчхон ярилцаад өнгөрөж байна. Ялангуяа LeBron James гэдэг хүний одоо карьер бас ямар төвшөнд хүрв инээсээ болоод те энээс эхлэх байл та. За тэгээ гайхалтай эргэлт түүхэн боломж, түүхэн амжилт мэдээж Cleveland хотын тэр хүлээсэн хүлээлтхээс илүүтэйгээр дэлхийн нийт төвчгээрээ хүлээсэн юм. Яг гэх юм бол LeBron Cleveland-д буцаж ирэхдээ нэг зүйлийг амласан. Тэр амлалтандаа хүрч чадахгүй юу гэдэг бараг хүрч чадахгүй наа гэдээ бүр 99% хүн болгож итгэсэн байсан. 3-1-3 ярцаатай хожигдож явж байхад. Тийм учраас тэр олдож болох тэр жижигхэн боломжийг ашиглаад LeBron бүх зүйлийг өөрийнхөө талд шийдэж чадсан. Үнэхээр одоо маргаан байхгүй. Энэ одоо финалаас хойш
бүх цаг үеийн хамгийн шилдэг нь болох уу юу гэдэг хүртэл яриа гараад эхэллээ. Энэ бол юу гэдэг юм гэхээр Майкл Жорданы хэмжээнд хизээч очихгүй гэжсэн тэр тоглогч маань Майкл Жорданы хэмжээнд үнэлэгдээд яригадаад гүйцэхгүй гэдэг зүйл гараад эхэллээ л да. Эсрэгээр нь Алтамужийн хувьд чи яг очсон шүү дээ. Оклнот очсон. Яг тухайн үед бол юу болж вэ? Тэр хүмүүс нэр шоконд орцсон байв. Мэдээж бага дэмжээсэн хүлээлт өндөр байсан баг. Магадгүй одоо юу гэдэг бид нар ч санаж байгаа шүү дээ. Ерөөдөө 3-1 болчиход бүгдээрээ л авраа тэмдэглэл эхэлж ийсэн баг үе шүү дээ. За одоо ингээд 5 дахь тоглолтын дээр за ингээд авраа авчлаа. Авраа авчих юм байна гэсэн итгэл мэдээж тэр Б-д бол тэр чигээр фэнүүд нь сүмгийн фэнүүд бүгд хүлээж ийсэн. Бүгд юу н баяраа тэмдэглэж ийсэн. Энд тэнд очоод цагс үзгээд нөө бөөнөр үзгээд энд тэнд очоод дэлгэцтэй газар очихоор суудланд үлдсэн битүү цайлга эртнээс бүр монголчууд байхтай аргыг олдог болохоор бөөнөрөө цуглаад монгол хүний ажилладаг газар очиод бөөнөрөө цуглаа үзэх жишээ нэ. Тэгэд ер нь бол баяр ёслолын хэмжээнд байсан зүйл огт гинт 360 градус хэрэгтэй. Бид нар ч өөрсдөө яг бүр ухаан орсон цагаас яг тийм сагсмыг тухайн хотод нь амьдарч тухайн бага зөвхөн нэг бага дэмждэг ч юм эсвэл тухайн хотод багийнхан төлөө тоглож байгаа тоглогчдыг дэмждэг тийм юм үзэг болохоор хүн бүр өөрсдийн дуртай тоглогчдод дуртай багтай байдаг ч юм уу. Яг Америкт амьдарч байгаа хүмүүсийн хувьд бол тухайн өөрсдөө амьдарч байгаа хотынхаа баяг бол дэмжих нь ойлгомжтой. Гэхдээ тоглогч дэмжих гэдэг тал дээр бас нэлээд хүчтэй гэдэг нь бас ажиглагчлаа. Гэхдээ NBA гэдэг тэр байгууллага өөрөө маш том тэр боломжийг гаргаж өгсөн тий. Гаргаж өгсөн. Яг тэр албаар бүр хүчээр гаргаж өгсөн. Тэр Draymond Green-ийг угаасаа тэр нэг тоглолт үнжүүлээд тэгээд тэр боломжийг нэгт үнэхээр гоё ашиглалаа л да. Тэгэхээр яг үнэхээр тэр бас нөгөө 4-1 гээд дууссан бол үнэхээр хизээч яригдахгүй тийм гэдгсэн зөвхөн тэр 7 тоглолт тусснаас хойш магадгүй тэр юуны одоо өнөөдөр бидний магадгүй тэр одоо яриа тэгээд бүгэн бол одоо яриа сууж шít. Хахад 10 жил яригдах байх тий. Тэгээд дээрээс нь тэр NBA гэдэг юм маань өөрөө хэд дахин үсчихвэ тэр одоо тэр спортын одоо үнэлэгдэх тэр үнэлэмж нь өөрөө одоо магадгүй спортоор нийт спортоор 7-8 дуурайд байсан бол одоо 3 руу ч юм ороод ирсэн байна гэдэг яриад байгаа шүү 4 рүү ч юм орж ирсэн байна гэдэг. Асан урттай буцаад Майкл Жорданоос хойш айгүй өндөрт байсан спорт тэрнүүнээс хойш маш хойшоор 10 дүүргээр дууссан шүү нэг спортуудын жагсаалтаа. Одоо гэсэн буцаад NBA гэдэг маань өөрөө сагсан маань өөрөө эхний 3 руу ороод ирлээ шүү дээ. Хөлбөмбөгийн араас ерсвар ороод ирлээ. Тэгэхээр энэ бүх юмд нөлөөлөх тэр юм ихтэй NBA өөрөө хийж чадчих. Хүчээр бичсэн боломжийг олгосон ч гэсэн өнөөдрийг бид нэг яриад хүн болго яриа сууж. Тэгээд энэ жилийн удирлыг одоо ингээ харахад ингээд улам ингээд тэг их том болоод улам ингээд том болоод. Гэтэ энэ өнгөрсөн жилийн финалаар яг нэг зүйл бол баттай болсон LeBron James-ийн карьер. Юу нэгсэндээ домогт хоёр үедээ харьцуулагддаг юм шүү дээ. Нэг нь Майкл Жордан, Коби Брайант. Энэ хоёрын дээр гарах юм уугүй юу л гэж хүмүүс ер нь ярьдаг шүү дээ. Тэгээд энэ хоёрын ард байсан хүн чинь одоо бол энэ хоёртой ер нь зэрэгцэж яригдах хэмжээнд ирээд ирлээ. Ягаад үгүй гэдэг асуудал гараад ирлээ шүү дээ. Ягаад LeBron James, Kobe-гийн дээр Майкл Жордан дээр яригдж болохгүй гэж гээд. Тэгээд ерөнхийдөө авраг авсан карьер, хүлэн зөвшөөрсөн карьер нь ч гэсэн ер нь энэ гурлаа маш нэм төстэй. Анх хэмжээ ихнийхээ 3 авраг авлаа, хүлэн зөвшөөрөхгүй л байсан. Зодод тайлаа эргэж ирлээ, авлаа, хүлэн зөвшөөрөгдсөн. За Коби Брайант Шактай хамт аврагаас хүлэн зөвшөөрөхдөггүйсэн. Нөгөө эйгүү хэрэг болсон. Өөрийнхөө нэр төрөөс сэргээх гэж дараад нь Lakers Boston Celtics-тэй гахалтаа сурлыг үзүүлсэн. Аврагаас хүлэн зөвшөөрөгдсөн. LeBron James-ийг адилхан бага орхиод явсан. Хоттоо эргэж ирлээ. Хоттоо олон жил аваагүйсэн авраг нь авч өгсөн. Тэгэхээр ер нь бол их тийм төстэй карьер. Магадгүй бид нар хизээж хүлэн зөвшөөрөхгүй магадгүй нэрэн шүү. Жишээл би бол Бажиг сайн мэдэж. Хизээж Бажиг бол LeBron James хиний дээр гарахгүй, Jordan дээр гарахгүй. Ялтын үед хизээч LeBron James Kobe-гийн дээр гарахгүй. Яг ер нь бол хөндлөнгөөс ингээ харах юм бол одооны залуучуудын хувьд бол LeBron James магадгүй одоос 500 жилийнээр бол бүх цаг үеийн хамгийн агуу тоглогчийг олон хүмүүс ярьж байгаа. Дэлхийн нийт ихэнх хүн ярьж байгаа. Өнгөрсөн жилийн финал за тэр Draymond Green-ээс эхлэлтэй гэж дурсмааргүй ягаад гэвэл тэгээд болоод өнгөрсөн гэж. Өнгөрсөн жилийн финал болоод өнгөрсөн. Гэхдээ энэ болж өнгөрсөн финал NBA-гийн ойрын хугацааны ирээдүг маш томоор өөрчилсөн шүү дээ. Тэр Golden State авраг авсан бол Kevin Durant гэдэг тоглогч тийшээ очихгүй гэдэг яриа очсныхоо дараа ярьж эхэлсэн дээ. Тэгэхээр Durant яагаад Golden State-д очив? Хувь хүн талаас, баг талаас, тоглогч талаас бүгдээрээ ярилцсан л да. Одоо бид нар бол одоо Бэтрүүн Баясаг хэлдэг шиг нэг хотод нь байж нэг тоглогчийг хайрлж үзээг болохоор одоо гэдэг Оксид хүлээгдэх байсан тэр Durant-ийн хайр хүндлэлийг мэдэхгүй шүү дээ. Гэхдээ нэг тийм байдаг. Тэрнээс татгалзаад аврах цолны төлөө явсан зөв юм уу буруу юм уу? Биднэрт одоо юу өгөө вэ? Маш зөв. Бажаа фэнийхөө зөв. Тийм хэлж байна. Яг за би хэлчихв те. За ерөнхийдөө бол миний хувьд бол яг энэ хувийн хүний бодол шүү дээ. Ер нь бол тэр хүн өөрөө юу гаргаж байгаа нэгт шийдвэрээ. Тэгээд одоо NBA-д орж ирээд Kevin Durant шинэ тоглогч биш.
Одоо ветеран гэж одоо яригдсан шүү дээ. 8 жил болчлоо тийм ээ. Тэгэхээр тэр хүнд үнэхээр NBA-д би ганц юмыг анзаарсан. Ерөнхийдөө энэ NBA-ийн тоглогч нарын хамгийн том мөрөөдөл юу вэ? Бүгж. Аврагын цом. Энэ бол ерөөсөө ямар ч спорт, ямар ч юмд хамгийн гол мөрөөдөх ганц зүйл. Тэгэхээр нөгөө азгүй нөгөө нэгэн болохгүйгээд одоо яриад байгаа шүү дээ. Тэрний төлөө явсан байна. Би бол өөрөө айгүй баяртай байгаа. Gold State ирсэнд маш баяртай байгаа. Тийм. Баясаа баажаараас асуух эдрээс яа төлөө эдрээ нэг хотод Америк тэр зөндө Чикагод бас нэлээд хэдэн жил амьдэрсэн. Нэг хоттой үнэнч байсан тоглогчид өгөх хайр хүндлэл эсвэл нэг юудаа ирээд авраг аваад ингээд явсан тоглогчдод хүндлэх хүлээлт хоёрын хооронд хэр ялгаа вэ? Аль нь илүү үнцэнтэй? Шал өөр. Яг тухайн төрлөг хотын хүн гэвэл тэр чинь ерөөсөө өөр баг тавсан ч гэсэн жишээл Чикаго Буллс фанууд дүүний үедийг тэмцээр л ирсэн анханаас нь. Тэр энэ бол яг Дурант төр ч гэсэн жоохон тийм арай өөр зүйл болж хөөрөлтэй. Дурант бол өөрөө OKC хотод төрөөд өсөөд ахлах сургуульд нь яваад сургуулийн төгссөн юм биш шүү дээ. Тэр нэг жил өдөөдийн OKC-д хэдийн хугацаанд 8 жил тоглосон ч гэсэн Oklahoma City гэдэг багч нь өөрөө бас юу гэдэг яг сайд супер сонирхдаг багийн хуучин төвийг үргэлжлүүлсэн баг учраас бас тийм удаан түүхтэй баг бас биш. Тийм учраас энэ дээр бол нэг тийм асуулт гарахгүй байна. Зүгээр яг одоо бол мэдээж OKC-ийн номер 1 дайсан гэвэл Durant-ийг бүгд хэлэх байх л та. Одоо баг хүмүүс марч байгаа хөө Durant-ийг Westbrook хийж байгаа лээ тий. Зөв хамгийн гол юм миний зөв анзаарсан юм гэвэл ягаад Durant явсан бэ гэвэл Westbrook тэрээр харьцаал одоо бид нар ил болж байна шүү дээ. Энэ хоёр хоорондоо ямарсан таарамжгүй яг таарамжгүй гэх нь илүүтэйгээр цаанаа нэг бодолтой байсан юм хоёлоо. Нэг толгойн бодлогын ард нэг зүйл хоёулыг зовоодаг байсан юм байна. LeBron James, Dwayne Wade, Anthony, Chris Paul дөрөв шиг тийм сайн найзууд биш л байсан юм байна. Тийм. Хуучин Chicago Bulls-ийн MJ Scottie Pippen хоёр тийм сайн найзууд биш л байсан шүү дээ. Бид нар сүүлд нь болж мэдсэн шүү дээ юм зү. Гэхдээ энэ талбай дээр бол хамтаа амжилт гаргахгүй гэдгийг л Durant ухаарсан байна. Тийм учраас явсан. Яг мэдээж өөр зүйлтэй шалгаж болно. Буцаа дахиад бас нэг одоо сая LeBron-ы одоо хийсэн шиг бас юуг бас давтаж болно шүү дээ. Тэрийг бол цаавах. Аврага авцсан дараа мэдээж айгуу тайвшраад тэр нь за одоо би бүхэндээ өвчлээ. Одоо би бол яг юу хийсэн ч яг одоо би буцаад магадгүй тийш дээр гарч болно шүү дээ. Гимэд цариулъя гэж бодлоо ш бид нар одоо мэдэхгүй байхгүй. Тэгэхээр магадгүй авраг авчвал шүү дээ. Дараа нь за би одоо бол OKC-д би өртөв. Би басаа суур. Durant-ийн энэ супер багийн бүрдэл боллоо ш супер баг одоо бид нар яриад байгаа. Энэ бүрдэл NBA-д юу муугар нөлөөсөн юм уу сайхан нөлөөсөн юм уу? Яг дөнгөж эхлэх учраас яг эхний өөрсдийнхөө бодож мэдээж магадгүй нэг юм 2 жилийн дараа энийг яривал бүр илүү их сайнаар нөлөөснө үү муугар нөлөөснө үү гэдэг ярих. Гэтэ яг одоогийн зөвөр миний хувьд бол харж байгаагаар бол мэдээж муугар нөлөөлнө. Тэр юу гэхээр зах зээл томтой мөнгөтэй багууд нь яг адилхан багт бүрдүүлэхийг яг Golden State Warriors шиг team супер баг тэр одоо супер team биш бүр мега team юу галактик team шинэ гаргах гэдэг байхгүй. Team баг бүрдүүлэхийн төлөө боломжтой Лос Анжелес, Нью-Йорк, Чикаго, тэгээд том хотууд, Бостон гэсэн мөнгөтэй. Ийм хотууд team баг бүрдүүлэхийн тулд хичээж ажиллана. Тэнгүүд тэр нь муугар юундаа муугар нөлөөлөд байгаа гэхээр лигт 30 баг байлаад 5 ч юм уу 6 л хүчтэй баг. Зөвхөн тэр тэдийн оронд төлөвлөлтөө болдог. Тэнгүүд бусад хотууд байгаа бусад баг жижиг зах зээлтэй багууд нь мөнгө болохоо болоод ирнэ. Яа тэрийг дагаад тоглогч авч чадхаа үлнэ. Явандаа бүр тоглолтын ч хүн үзгээж болонгууд баг дампур. Тэгэхээр лигийн ерөнхий шин чанар мөн чанар нь алдагдж эхэлнэ гэсэн үг л дээ. Тийм биш та. За одоо сайн байсан уу муу байсан уу дараа нь дүгнэх. 8 оноос супер багуудыг эхлэл тавигдсан. Нэгдэх ингээд супер гэж ярьдаг байсан. За тийм одоо их 3 гэхдээ одоогийн баг бол арай бүрэлдэхүүн бол арай л амьд юм даа. Гэхдээ ингээд одоо нийлсэн түүхүүдийг харахад хинж буруудах гэдэг байхгүй түүхэнд. Яг хөө тэр тийм байна. Кевин Гарнет очоод нэгдээд аврахад хинж буруудахаагүй. Майами 3 нэгдээд аврахад хинж буруудахаагүй. Буцаал LeBron ингээд цаашлаа. Одоо дараагийнх нь ингээд Golden State болж байна. Энийг авраг авчаад Kevin Durant OKC-д очиход бас хинж буруудахгүй. Цаг хугацаа бүгдийг имчлээ. Та нар бүр үнэхээр бүр амар супер гэж бодож байна уу? Харин тэрийг одоо яриад. Яг супер мөн үү? Супер амар супер мөн гэж хамгаалалтаа золиосон супер баг гэж би бол нэрлэнэ. Хамгаалтыг бол золиосон шүү дээ ерөөсөө. Тэгээ одоо тэр чинь төв дээр байсан богдыг явуулчлаа. Ингээд ярих юм бол бүр тим амар супер мөн шүү дээ. Гэхдээ одоо би нэг статистик хэлээ супер баг дээр. Энэ дээр за довтлогоор номер 1 байгаа. За довтлогоор. Тэр ч одоо авж байгаа оноо алдж байгаа онооны зөрүүгээр номер 1 байгаа. Хамгаалтаар сүүлийн 10 тоглолтод лигийн 4-т ч хийж байна. Чи супер биш шүү дээ. Тим амар довтлогтой мөртлөө тим амар хамгаалалттай шүү дээ. Бид нар хуучин Стив Нэш Феникс Сансыг мэдэн шүү дээ. Бараг л 100 орнод унчлдаг байсан. Гэхдээ бас л 110 орнод алддаг л байсан.
Phoenix Suns. Тэгэхээр одоо энэ яг одоо аналистуудын нэг одоо айж байгаа тэр зүйл нь энэ би утгагүй болчлоо гэж ярьж байгаа зүйл нь Golden State Warriors-ын багаараа хамгаалтыг сурчуулмөр балгах. Тийм сая өдрөл эхлээд өнгөрч нэг 5 тоглолт тоглож байхад баг 10 тоглолт тоглож байгаа Warriors хамгаалтаараа 17-д явжсэн шүү дээ. Одоо ингээд тоглолтоос тоглолтод явсаар байгаа ингээд бүр 1-2 байр ихсээр байгаа хамгаалт нь бүр ингээд шилдэгүүдийн тоонд байгаа. Би энэ төсөл яг энэ одоо цаасан дээр байна хамгаалт бодит хамгаалт. Бодит. Мөн үү? Энэ бааж болохоор Софийн бодит хамгаалт мөн үү? Кевин Дурант бол өнгөрсөн жил зэдүүлээр санаж байна уу? Би бас яг энийг хэлсэн. Хитрхи супер товтлогоотой болохоор өөрөө хитрхи товтлогондоо сайн болохоор хамгаалтын дутуун яригддаггүй байхгүй. Тэгэж Кевин Дурант бол маш сайн хамгаалагч. Блок сайт. Зааза бочулаа байна. Яг боовд чиг тим амар ухаантай тоглогч биш. Гэхдээ Зааза бочулаа шинэ юм нөгөө нэг чулуу авчиад шийдэн дор авчиад цогсооч хатуу биетэй хараа ажилдаа маш сайн. Өөрөө хамгаалж тоглогчийг яаж жагаал самраас л холдуулж чаддаг тоглогч. Тийм учраас дээрээс нь сэлгэнээс нь гарч ирэх тоглогч. Одоо яг баланс явсан байж болно, боовд явсан байж болно, мэдээж спейс явсан байж болно. Сэлгэнээс нь гарч одоо Livingston байна. Дээрээс нь авсан Дэвид Вест бас нэг хараа ажиллаж байгаа гараад ирлээ. Одоо тэр нөө руки Ian Clark сайн. Ian Clark сайн байгаа. Тэгээд тэр нэг руки Маккао гэдэг нэг турхай эзлээ. Тэр гарч ирээд зөвхөн товтлогоо ш. Хамгаалтан дээр үнэхээр сайн тоглож байгаа. Тэгэхээр энэ үнэхээр супер. Миний хувьд бол үнэхээр юунаас ажилласан гэхээр би эдгээр статистик хаваагаад нэг хүн болон бөмбөг эзэмших дуртай 3 хүн байна шүү дээ. 4 хүн байна баг. Тэдрийг яаж хоорондоо явах вэ гэж гисэн чи Стив Кер бас үнэхээр бүгдийн бас учрыг олж шүү. Хин тоглолтоо золиослоо гэж хин золиослохгүй. Ялангуяа фэнтези тоглож байгаа хүмүүс л яг хийдгээ гэдэг шүү. Тэгээ одоо сая их хүртэл Стефэс шүү дээ. Одоо KD-г ээлж агээд сая хин Клей 60 он авсан. Сая Стефен Кори трипл даблс маш сайн тоглосон. 3-аас 7-ч хийж. 13-3-аас хийсэн. 13 одоо тэгсэн чи одоо KD яг нөө нэг тоглолтын цойлох үеийг иржлээ. Өнөөдөр ээлжээ тоглоод үйл яах. Өнөөдөр юу лээ Дурант чинь 14 довтлж 11 амжилттай гээд 45 он авсан байгаа. Тэгээд нөө багийн максимум гэдэг чинь сая нөгөө Нью-Йорк эсрэг харагдлаа шүү дээ. Эхний 36 тоглолтод бүгдээрээ дамжуултаар гэхээр нөгөө Стив Керийн системийн бүх чадруудыг нэгтгэж одоо танилаа. Би зөв ингэж асуух та. Довтлогоо хийж нэг зэгт нурдаг. Ямар нэгэн хамгаалалтаа нүрт туулахаараа. Тэр үед ямар багууд авраг авдаг гэхээр буцаад хамгаалж чаддаг баг. Golden State яг тэгж чадах баг мөн үү биш үү гэдэг асуултыг л авах гээд байгаа. Тэгээд өгчөж гисэн тэрийг чанар. Golden State Warriors өнгөрсөн финалаар харагдлаа шүү дээ. Warriors-ийн багийн хамгаалтыг сайн нэ. Үнэхээр сайн. Curry-ц бас KD-тэй адилхан дутуун үлддэг хамгаалж. Гэсэн нэ Curry-ийн хийж байгаа стилүүд байна. Стил нь дандаа л ихний тавч аваад. Мөн болж бол биш. Финал гарсан гол алдаа нь хамгаалт биш шүү дээ. Товтлогоон дээр унтсан. Тийм. Тэнгүүд нөө нэг ганц хэрэгтэйсэн үнэл авчихсан сая. Тэр Кевин Дурант шүү дээ. Хувийн тоглолтоогүй шүү дээ. Тийм, багийн тоглолт нь хамгаалтанд орчвол гослон тоглолтыг тоглож олдохгүйсэн шүү дээ өнгөрсөн финал дээр. Гол алдаан л тэр ерөөсөө. Гэр нэг 2 дугаар шатнд гимцний сая сонирмол. Тий. Тэр бас гимтэл мэдээж нөлөөлж байгаа юм л да. Дээрээс нь Кевин Дурант бол яг үүндээ лигт одоогийн байдлаар байгаа хамгийн нэг номерын тоглолт, хувийн тоглолтоо тоглож байна. Миний хувьд бол Кевин Дурант дараа нь Харден. Тэгэхээр Кевин Дурантыг яг гослон тоглолт хийх юм бол ямар ч огцсоод хэцүү. Тэгэд Дурант гослон тоглолт одоо тийм яг өнгөрсөн финал шиг тийм ситуацид орлоод багаараа тоглолт нуунаас нь Дурант сайн тоглоод игэл бусд хамгаалтан задраал. Тэгээ буцаад баг тогш. Манайхан гэхдээ нэг юм асуух юм. Энэ Харден ерөөсөө хамгаалж чаддгүй чи яагаад MVP тэр нь яваад байна? MVP тэр нэр нь явах нь авахгүй шүү дээ. Авахгүй. Нэр нь явж дээ гэлтэй. Олон зүйл явдаг шүү дээ. Одоо ингээл бид нар ярьдэн шүү дээ. Russ Westbrook одоо Harden хинч авахгүй шүү дээ. Хинч авахгүй ярьдаг. Яг авах нь 2 3 хүн байдаг. LeBron, Durant өөр хин байдаг. Harden гэснээс Harden яагаад хамгаалдаг юм бол тэрийг чамаас асуумаар л да. Адилхан ингээд амар хамгаалах гэж гүйж байгаа ингээд хараа зогсчихдаг шүү дээ. Яагаад гэдэг юм бол уг нь хамгаалж чаддаг шүү дээ. Ингээд тийм л. Яг хоёул нэг багш нар явцсан мэт. Нөгөө багш нь довтгоо заагаад гэсэн. Тэгээд ингээд хамгаалах довтгоонд өгч нөгөө байж. Тэгээд ард хамгаалж ухаа гэх. Тэгээд довтгоон дээр тоглоод тэр яг нэг багшийн юм байна. Ер нь бол зөв хамгаалтан дээр бол зүгээр Америкийнхний багаас нь заадаг хилдэг нэг юм байдаг л да. Хамгаалтыг бол хүн авиасаа төрдөг гэж байгаа юм. Одоо хамгаалагчийн авиас гэж байхгүй юу? Хамгаалах авиас гэж байхгүй. Хамгаалахыг нэгдүгээрт хүн хүсэх ёстой гэж. Өөрөө хүсчихвэл хамгаалж хамгаалж хамгаалт. Сонсчод.
Актер зүгээс зөвлөгөө өгөөд. Хамгаалалт хүсвэл хийж бол бид яг одоо энэ бүлтгүүнээр бас их олон жил тоглолтой. Харин тэгэл би одоо би ч арай хоцрол хэлчихлээ. 10 жилийн өмнө хэлдэг байж тээ тэгвэл чи алж байгаа даа. За тэгээ би дуусна. Хүсгээс тоо 2 дугаар хөдөлмөрлөх ёстой л гэж. Ерөөс энэ л хоёр юм байгаа. За би энэ хоёрын тэгээд чи яа хөдлөхгүй. За 3 дугаар чадахгүй байна. За хаардан хоёр тэнд орох юм шиг байна. за нөгөө чадаад замдаа авчихдаг тий. Замдаа залах үргэлж. Warriors-ийн талаар яриага өндөрлүүлэхээс өмнө хамгийн нэг зав асуулт шүү дээ. Авраг авч чадахгүй. За бойсоо яагаад авраг авч чадна гэж? Cleveland төлөвлөсөн шүү дээ. Ганц хэрэгтэй юм бол авдаг. Хамгийн гол юм аа. Авраг авч чадна. Тэгээд би хүсэхгүй байна авраг авахыг. Бити аваасаа гэж бодож байна. Тэгээд энэ жил бол чи бол Cleveland дэмжих юм биш тий. Гөө хэрэв Cleveland Warriors-оор гараад ирвэл тий. Гарах магадлал өндөр. За нөгөө талаас Cleveland гарч ирэх юм уу? Үгүй гараад ирнэ шүү дээ. Ялт. За ялт. 50 авчихсан. Би зүгээр бас юу ямар уус энэ нэг хит илүү байгаа зүйлийн эсрэг бас нэг тэмцмээр байдаг шүү дээ. Андер зоогуудыг дэмжих. Тэгэхээр чи монголчуудыг бас одоо би юу ямар байгаа байхгүй. LeBron-ыг дэмжмээр байгаа байхгүй. Гэхдээ Cleveland муу баг биш шүү дээ. Юусе тийм муу баг биш ш та нар яагаад гэж ойлгоод. Гэхдээ ер нь бол зүгээр дэлхийн нийтийн хувьд NBA-ийн хувьд юу гоё гэхээр одоо 2-1 байгаа. Тий. Одоо яг гарч ирэл хань харалчих. За хань харалчих. Зүг. Тэгээд за нэвтрүүлэг үргэлжилж байна. Бид Warriors гэдэг супер мега багийн талаар ярилцсан бол одоо тэдэнтэй өрсөлдөж байгаа хувийн статистикээр өрсөлдөж байгаа тоглогчдын талаар ярив. James Harden, Бажигийн нэг багшийн шав, Бажигийн дүүн. Бажиос сурсан юм шиг. Насаараа дүүштэй өргөө. James Harden гэдэг тоглогчийг одоо юу гэдэг Mike D'Antoni гэдэг дасгалжуулагчийн удирдлагын өрөнгөд тоглолтоо ингэж өөрчилж ингээд би л итгээггүй. А зүгээр ямар нэгэн байдлаар үгдэн чөлөөтэй тоглоно гэдгийг мэдчихсэн. Гэхдээ ийм олон дамжуулдаг тогтмол triple double-ийн хэмжээнд тоглоо. Дээрээс нь багийн амжилт өнөөдөр 3 дугаар үрэнд явж байна. Ийм сайн байна гэж үнэхээр бодоагүй. Mike D'Antoni хамгаалтыг угаасаа мэддэггүй юм шүү дээ. Гэтэл Houston Rockets юм хийгээд ингээд илүү яваад байна. Юу нэ? Гэхдээ энэ ерөөсөө статистик харахад л байна ойлгомжтой байна л да. Assist 4-өөр нэмэгдсэн байна. Rebound 2-өөр нэмэгдсэн. Дөрөв бүгдээр юм уу? Тий, дөрөв бүхэл assist шүү дээ. Тэгээд оноо заны 1.3-аар буурсан гэх. Тэгээд энэ дээр бол өөрөө бол ямар ч тоглолт төр юм дээр ч ерөөсөө нөөрэө золиос гаргаагүй. Тоглолтыг өөрчлөх шаардлага гараагүй. Нөөрэө Dwight Howard байсан гэдэг чинь ямар ч хүний өв тэр айхтар мангассан самбар дор байхлаар хүн чинь тодорхой хэмжээгээр нэг юмд орчтой юм шиг байна. За самбар дороо бид нар одоо асуудалгүй боллоо ч гэдэг юм уу. Гэтэл яг бод төдлөр тийм байж чадаагүй шүү дээ. Dwight Howard тэр тоглолтоо. Одоо Атлантад байгаа Dwight Howard өнгөрсөн жилийн Rockets-ийн Howard шал. Тэнгүүд энэ жил дээр бол Harden дээр болохоор яг тэр нэг одоо багийг нөгөө чирж явах бүр ингээ те өөрийнхөө одоо Westbrook-ийн адилхан л гэсэн үг дээ ер нь баг л. Тэр хариуцлагыг өөр дөр ухамсарлаад сэтгэл зүйд юм орсон. Дээрээс нь тасжуулж Mike D'Antoni өрөөд ирсэн. D'Antoni чи нөгөө Steve Nash Phoenix Suns үед ямар хүн байлаа. Тэгээ ойлгомжтой. Хамгийн гол нь 11.8 assist-ийг дундажлахад сайн
оноогоо авдаг хүмүүс хэрэгтэй. Шидэлтээ хийж чаддаг хүн хэрэгтэй. Самбар дор тогтчдаг хүн хэрэгтэй. Яг тэр хүмүүс нь байгаад байна л да. Багийн бүртгүүлсэн гэсэн. Одоо нөгөө хэн биш клиник капитачнууд лигийг баг нөгөө нэг амжилтын хуваар тэргүүлж байна үү те. Тоглооны хуваар айгуу дээгүүр явж байгаа. Ариса, Райан Андерс, Эрик Гордон 3-3 цагтаа байчлаа. Одоо Хьюстон Рокетс ч баг 2 жилийн өмнөх Golden State Warriors Холландд шидэлтээс рекордыг баг эвдэх гэж шүү дээ. Тэгэхээр яг тийм төгс бүрдэл төгссөн. Гэтэ энэ аврагын багуу үйл шат өөр юм нэр тийм мэдээж тэр шат өөр. Гэтэ Джеймс Харден-ыг одоогийн байдлаар бол миний хувьд бол хамгийн сайн карьерээ явуулж байгаа боломжтой MVP яагаад авч болохгүй гэж. Яагаад болохгүй гэж. Гэхдээ хэрэв Хьюстон Рокетс ихний тэгвэл Хьюстон тэгвэл ихний 3 зурч Стив Нэш авсан шүү дээ. Стив Нэш авсан шүү дээ. Тэгвэл хамгийн зөв тасч удацал авчихсан юм байна зүг. Ер нь бол тэнэс тэндээс эхэлнэ шүү дээ тийм ээ. Run gun хийж байгаа. Тэгээ би бол Хардны статистик нь бол итгэхгүй. Патрик Бэверлитэй шууд холбоотой шүү дээ. Бэверли гимцсэн. Гэхдээ Бэверли эргэж ирсээс хойш ялгаагүй шүү дээ. Бэверли эргэж ирээд минут нь бүтэн болоогүй байгаа. Яг минут нь бүтэн болоогүй байгаа. Тэгээд тэр юутай холбоотой гэхээр нөө Патрик Бэверлигүүгээр баг нь ингэ сайн тоглоод байгаа учраас Майк Д'Антони Харданд бөмбөгийг илүү өгдөн тэр чигээр үлдчихэд байна одоогор. Хардн явандаа дамжуулчууд нь буураад ирэхин цаг тэр юутай холбоод сүүл бүр оноо авахаач авахаа бож магадгүй бүр. Одоо мэдээж бүх ачаал Харданд ирж штэ. Хүн шүү дээ робот биш. Ядраад ирэхин цагт энэ статистик нь үзүүлэлт нь унана. Дээрс нь багийн тоглолцоо өөрчлөгдөнө. Эрик Гордон гэдэг айгүй зөв тоглогчийг энэ жил Хьюстон авлаа шүү дээ. Би бол 30 гаруй минутад дундчилж байна. Одоо 3-аас одоо яг эдгээр алтгаа болчихсон сүүл рүү. Тэр Хардны амжилт Эрик Гордонд бол таарж байгаа. Хьюстон Рокетс гэдэг багийн би баясаа огт эсрэг саналтай. Майк Д'Антонигийн арга барил юун дээр тулгуурладаг вэ гэхээр нэг тоглогч дээр тулгуурладаг байхгүй. Тэр бол амжилтанд хүрсэн жишээ нь Phoenix Suns байхгүй. Одоо яг Хьюстон Рокетс хэн бэ гэхээр Стив Нэш нь Джеймс Харден болчиход байна. Патрик Бэверли угаасаа одоо энэ багт ямар үүрэг гүйцэтгэж өгөхөр Тони Ялны үүрэг гүйцэтгэв. Боломж олдвол шидэж нь бусад үед нь хамгаална. Зорилго нь тэр. Тийм учраас Хардны статистик үзүүлэлт улирлын турш явна. Улирлын турш баг нь харин ийм сайн явах юм бол Хардны ягаад MVP авч болохгүй гэж. Тэгтээ дэргүү бүсийг тэргүүлэхгүй байлаач гэсэн нэг хүний оруулж байгаа хувь нэмэр нөгөөдөлд нь супер мега баг байгаа учраас Хардны үлрэлд MVP авах боломж бодиттой байгаа. Зөвхөн багийн амжилтаас шалтгаална. Тэрнээс хувийн амжилт бол буурахгүй гэж бодож байна. Эхний дөрөвт бол ер нь магадaltaй шүү. Дөрөв биш. Эхний 3-т бүр ялангуяа 2-т орох юм бол тийм нь шууд авчихна л да баг. Нэг сонирхолтой өнгөрсөн удирлын стат дээр би толгуурж яриад байна л да. Энэ жилийн Хардныг өнгөрсөн удирлаас илүү олон товтлого хийж байгаа гэж хүмүүс бодмоор шүү дээ. Яг тэр туурд байхгүй нэлээд он суурьшилсан Патрик Бэверли нэгсэг бэрцсэн байсан. Үгүй шүү дээ. Статистикийг харахад өмнөх удирлалтай харьцуулахад харьцангуй бараг 2 шидэлт бараг 100 шидэлт хийж байна. Тэгсэн мөртлөө авж байгаа яг энтэй улбалаад авж байгаа оноо багасж байгаа ч гэсэн ассист нэмэгдсэн. Тэгэхээр энэ төр чи одоо нөгөө нэг өмнө болохоор Dwight Howard гэдэг хүний чинь нэг асуудал юу гэхлээр Lakers ч байсан. Ховрдор заавал бөмбөг дамжих ёстой. Доош тэр бөмбөгийг өгөөч гэдэг нэг тийм шаардлага гараад идэв дасчруулах шаардлага. Үгүй болохоор нөгөө арилисууд нь муулаад нөгөө фэнүүд нь идэх. Одоо тийм шаардлага байхгүй ш. Капел ямар дор шахахгүй шүү дээ. Тэгэхээр run gun одоо нөгөө чөлөө систем. Өсөө бөмбөг авлаа урд новтлох ихний 10 секунд дамжиж довтол. Үгүй бол явлаа нэг эсрэг нэг. Тэгээ Джеймс Харден нөгөө нэг айхтар нөгөө оролтууд нөгөө нэг алдаа авалтууд чинь хэвээрээ ямар ч судал байна. Яг тэр нь бас нөлөөлж наадхан дээр ч юм бол санал нэг байна. Гэхдээ нөгөө талаар нөлөөлж байгаа нь яг хөр одоо хэлсэн шүү дээ. Point guard гэдэг байрлал. Тэр чинь бүр 100% шилжчихэд байхгүй. Өнгөрсөн жилүүд юу гэхээр Бэверли оновчтой дамж үлд өгдөггүй ч гэсэн ямар ч байсан зооноо давуулж орж ирээд Харден SG-гээрээ шахаж авч тоглох юм уу. Тиймэрхүү хөлбөр өгдөгсөн бол одоо ерөөсөө бүх зүйл Харднаас эхэлж байгаа. Тэгэхээр энэ дээрээс шал ялгаад зооныг бөмбөг давуулж орж ирж тоглохоо эхлүүлэнд чинь шал өөр шүү. Оновчтой дамжуулалтын донд шууд нөлөө үзүүл. Одоо цагийн холбогч нар өнгөрсөн цагийн холбогч нарын хооронд юу гэж бодож байна бач? Асар том ялгаатай. Одоо чиний үзсэн саксон өмгийн холбогч нар одооны саксон өмгийн холбогч нар асар өөрөөр. Тийм ч ялгаатай биш л дээ. Чиний үеийг асаа. Бач үеийг яа хүүхд байх үе нөө? Өдрөө чи бүр үлдээ кэр бодож яваа. Жавшаа баг чимэглэн юм шүү. Баг чи тэрээс юм сакс явуулсан. Тэгээ яг наадсан сууч аягүй зүг асуудаг. Яг өнөө цагийн одоо яг PG-нүүд гэдэг шүү дээ. Энэ яг бүх юм өөр болчлаа. Холбогч гэдэг үг тохирохгүй юм шүү. Тэр нь баг шүү дээ. Баг SG-ийн байрлал нүдээр тоглоод байгаа шиг харагдаад байна. Одоо энэ яг жинхэнэ яг PG гэдэг холбогч байрлалтайгаа яг хэн бэ гэхээр Крис Пол, ганц Пол. За тэгээд
Руби байлаа. Нэг жоохон таарах. Руби билүү. Жоохон муу дуу юм да. Тэр Рондо. За Рондо. Гэхдээ Рондо. За тэгээ ингээд яхад өөр байна. Байхгүй болчих. Тэгэхэд одоогоос нэг хэдхэн жилийн өмнө бид нар арай өөр юм ярьдаг. Зүгээр нэг 5-6 жилийн өмнө арай өөр юм ярьдаг гэсэн шүү дээ. Джон Стокс шиг байх хэрэгтэй гэдэг бараг л тийм нэг цензур байсан шүү дээ. Тэгэхэд 6 жилийн өмнө ихэд одоо Крис Пол байсан, Дерон ямар байлаа те. Тэр бас нэг юунууд ч шал Стив Нэш гэж ярих юм бол зөндөө байлаа шүү дээ. Тэгэхэд одоо юу тийм байхгүй болчихсон. Нэг анзаардах. Уулын тэр багийг бүх талбайгаа хардаг тоглогч шүү дээ те. Бүх юм тэн дээрс одоо ихлэн загсан мөнгө. Тэгэхэд тэр одоо өөр болчиход шүү дээ. Тод жишээ нь Russell Westbrook юм да те. Одоо өөрчлөгдсөн байгаа юм тод жишээ. Westbrook-ийн эхлээд тавьсан нь Derrick Rose шүү. Chicago-тэй MVP авсан үлрэлтээ бол холбогчийн байрал тэгсэн мөртлөө үнэхээр баллаа хийсэн. Тухайн үед л одоо Westbrook шиг амар юм байсан. Тэгэхээр энэ бас эхлээд тавьсан. Гэхдээ Westbrook гэснээс энэ ч одоо юу болж байна вэ? Энэ ч одоо хүн юм уу яг. Зүгээр болидрафт triple double харж. Энэ бол бүр дэмжиж шүү дээ. Одоо 20 гэдэг 20 оноо 20 дамжуул 26 оноо 22 дамжуул гэдэг чинь тэмцэлтэй 50 triple double явход ерөнхийдөө тийм болно гэж гадарлаагүй гэж юу? Гүү гадарлаж байсан учраас тийм амар чи 7 гэж болно шүү дээ. Triple double дундлага хэмжээнд гэж юусоо дундчлах хэмжээнд гэж. Өөр бас төсөөлөг юм чинь OKC-ийн амжилт биш шүү дээ. Яг Westbrook ганцаараа галзуур нь хамгаалаад гэхдээ баг нь ийм байр гэж билээ төсөөлөв. Ийм плей-оффын байранд би өөр плей-оффын гадна байранд явж байгаа болоо да. Бараг хожигдлын дор хожлоос илүү байх болов гэж бодчих. Тэгээ зөв одоо статик бүгд харцгаая. Өнгөрсөн удирлаас 7 оноо илүү дунжилж байна. За ассист нэгээр нэмэгдсэн. Ребаунд 3-аар нэмэгдсэн байна. Бараг л. Тэгэд Кевин Дюрант байхаас ахад 7 оноо нэмэгдэн гэдэг чинь оноо нэмэгдэж чинь. Амар үзэл. Яг тэгэхээр нэг тоглолтод нөгөө шидэж байгаа шидэлтийн тон бараг 6-аар нэмэгдсэн байлаа. Энэ бол аргагүй л дээ. Гэхдээ хамгийн гол миний аль руу нээлсэн зүйл нь энэ багийн амжилт өөрөө айгүй тийм гоё болоод байна л да. Одоо одоогийн байдлаар Оскар Робертсоос өөр хүн байхгүй шүү дээ. Тэгэхээр одоо бид нар энэ жилээс эхлээ Westbrook-ийг ярих заавал ярих болж зүгээр Робертсон одоо харьцуулбал үзье л да. 61-с 62 нөлөөлөлд Оскар Робертсон 30.8 он 12.5 самбар 11.4 ассист дундчилсан. Гэхдээ энэ үед бол triple double гэдэг имийг хүмүүс ярьдаг ч байсан үе. Зүгээр л цагсаад оноод явдаг байсан үе. Хэрвээ тим анхаарал ханддаг байсан бол Оскар бараг хитэн ч тоглолт нэх байсан мэдгүй шүү дээ. Гэтэ энэтэй одоо үеийг харьцуулахаар тухайн үеийн загсан мөнгө одоогийн загсан мөнгө шал өөр шүү дээ. 24 секунд авахлаад 24 секунд амжилт товтлох, хөлбөр яаж явах, цаг барих систем, нөгөө нэг завсарлага захиалах те холын зай шийдэлт бараг шийддэг байсан үе. Тэгэхээр чинь нандаа би махуудын өвдсөн өөр болчиход байна шүү дээ. Нэгс нь юутай харьцуулахаар тухайн үед Will Chamberlain 100 он авч ирсэн бол одоо нэг хүн 100 он авч байгаад адил ялгаагүй болчиход байгаа байхгүй юу ерөөсөө. Westbrook-ийн галзуурлан. Тэгэхээр энэ бол ерөөсөө хүн биш. Гэхдээ MVP энэ хүн авах хэрэгтэй юм уу? Энэс болоод одоо альтруу бид нар ярилцахад бол бараг л Westbrook хард хоёрыг бол жижиглээ шүү дээ. Би бол яг эсрэг бодлоо. Би бол OKC тим дэше гарч чадахгүй шүү дээ. Тэгвэл хуу амжилт угаасаа хоошо тавигдана. Би энэ дээр зүгээр нэг л юутай байгаа нэг эргэлзээтэй. Юу гэхээр сэтгүүл санал өгдөг. За сэтгүүлчид Steph Curry-гийн галзууралд автаад сүүлийн 2 үлрэл яаж санал өглөө? Санаж байгааز бүр 100% саналаар Steph Curry бүр MVP болж ирсэн шүү дээ. Яг тэрнтэй адилхан Westbrook-ийн галзуурал сэтгүүлчд автах юм бол OKC-гийн байр плей-оффын байранд байхад л Westbrook авчих болно. Магадгүй шүү. Магадгүй байж идрээ. Triple double дундчил тий. Дундчилчгүй. Triple double дундчлахгүй юу? Тэр яриад ороод орчих. Дундчил. Энэ байдлаар дундчлахгүй. Гэтэ өдрөл ба штэ. 3-1-т орсон байгаа шүү. Цаана 60 гоо хийцүү штэ. Зүйлтэй. Тэр хийцүү тэр triple double дундчлаа гэж бодъё л. За дундчлаа гэж бодоод за баг нь 7 юм уу? Юу? Хайрдугаар байр. Одоо байхгүй. 7-8 байхгүй. Орж ирж ядаж. Түшээ дундчлал тийм үйл байх. Би бас нэг л орохгүй. Би бас нэг юм гоо дөрөвт орсон ч авахгүй шүү. Эхний 3-т орж ирж. Гоо харин хит хамгийн бас юм зөв унтах гал үзэж зөв Russell Westbrook-ийг бодох нэг яагаад ч юм бодлоо. Хэрвээ өдрөл дуусгаад triple double дуусах юм бол Oklahoma City Thunder плей-офф ороогүй гэсэн бид нар лигийн түгэнд анхны плей-оффт ороогүй MVP гарч магадгүй шүү. Яа биулбэт цанд өгч байгаа болохоор бас тэр нэр 61 оноос ш 61 онд ч баажи дөрвөн цагс үжиглэж байсан. 61 онд ч манай аав ээж намайг юм хийх идрэг юм. Би ч жордог юм. Тийм болохоор бид нар ийм юм хизээч харж байгааг болохоор нэрээ тийм магадлал байгаа шүү. Ер нь бол Oklahoma City Thunder араа ийм зүгээр би бол ингэж бодож байна. Бэж ингэж. Оскар Робертсоос хин ингэж газарсан үеийн Jordan хэдэн миллион 80?
7 тоглолт дараалж хийсэн. Тэр удирдлагаа хийдэг гэлээ. Холбогдоор тоглосон тоглохгүй дээ. Тэр удирдлагаа хийдэг гэлээ. Энийг ингэдэг байхгүй. Одоо санал хураалтууд үүдийн санал асуулгын дүн яагаад гэвэл явцаасаа дандаа өөр гардаг байхгүй. Одоо жишээ нь ер нь бол нэг тийм болоо. шал өөр гардаг. Яагаад гэвэл энийг ингээс хэсэг одоо ингээ хэвлэл мэдээллийн цагаан цаасны үйл гэхэд 3-1 л сенсацлаад байгаа байхгүй. Тэгэхэд 3-1-ийн сенсацийн дэлхийн нийтрэг хүлээж авч. Тэгтэл цаана Westbrook-ийн амжилтыг багийн амжилтаас доор тавьсан 3-2 байж байгаа байхгүй. Угаас байж байгаа байхгүй. Энэ бол угаас л гэхдээ яг хүн юм чинь тэгэл азарч 50 штэ. 88 он ч Jordan хамгийн өндөр үзүүлэлттэй жил. Тэр жил MVP авсан мэт. Баг нийт дорлоо. Баг тэр чинь 87 чи бүр ороод өдөртөө ч гэсэн бид нар мэдээ. Гэтэ тэрний өмнө юунд баг нэг хідэр гарч ирлээ. Чиний үе шүү дээ. Мэдэн шүү дээ. Тэр жил чи хідэр гарч ирлээ. За тэгээд тэр газруулалтаар тэр чинь Jordan хамгийн өндөр оноо авсан үлрэл шүү дээ. Ерөөс түүхэнд их өөрийнх нь. Тэгэхээр тэгэхэд аваагүй юм ба шүү дээ. Харин тэгэхээр ингэ тэр үеийнх л байгаа. Яг үлрэлийн нь сайн мэдгүй шүү. Харин яг ингэж эцсийн бүлэгт хувь тоглогчийг ярьж байгаад яг эцсийн бүлэгт юу гардаг вэ? Багийн амжилтыг гардаг. Ер нь л яг MVP-ийн тэр бүлэг ойлгож гэхдээ ялтаа би хэлэх байгаа гэхээр яагаад үгүй гэж тэр асуултыг нээлттэй яагаад ч битээ байхгүй шүү дээ. Сандаа чи өөрөө нөгөө яг шууд битээ авахгүй гэж битээ. Экспертүүд өгöd байгаа шүү дээ. Сэтгүүлчд өгöd байгаа шүү дээ. Авахгүй. Нөгөө авдаг л ах. Тэг нөгөө авдаг л ах. Дурант ч юм уу Стеф ч юм уу тэгвэл яагаад Коби яагаад тим олон авч чадаагүй? Нэг л авсан. Яагаад харин? Яахыг ард нийтийн дайсан болцсон байсан юм чи. Тэ шүү дээ. Мэлод нэг удаа Madison Square Garden-д зодоо хийгээл тэрнээс хойш Мэло хийж юм. Эндээ нөгөө бодлогын бас яваа шүү. Байнга яваа шүү. Коби яаж тэр одоо тэр хоёул Америкийн элчинд ороход тэр Америкийн элч надаас юу гэж асуулаа? Чи яагаад Кобиг дэмжлээ? Тэр чи ихнэрээ орсон шүү гэж асууж. Тийм нүнд үзээд яаж MVP өгөх юм. За. Чи ойлгомж. Зүгээр Westbrook нэг тоглолтод 30 удаа давталж шүү. Яа тий. Хүн ч тэр хитрхи их давтлаа. Нэр нэг сайн мэдээ дөнгөж цаа юмшсан. Cameron Payne гэж ирж байгаа. Сэлбийн холбогчтой болж байна. Ер нь одоо сэлбийн холбогч байхгүй шнэ. Rookie байгаа шнэ. Хин ямар Cameron бол холбогч маш шүү. Хүн шүү. Тэрийг бас бодох. Сэлбийн 2 дугаар ахс тэр нь бас яаж ч магадгүй шүү юм тийм ээ. Тэр одоогондоо бид нар өнөөдөр л яриад байна л та зөвхөн бүгнөө. Тэгээ одоо эн чинь дугаарч үлээ. Тэгэхээр яхаа зүгээр харж ий харъя зүгээр тэрийг бол тий. Гэхдээ би зүгээр ингэж бодоод фэнтези дээр би 4 жил лигт сонгохдоо дөрвөлөнд би нэгээр сонгох суглаад харсан байхгүй. Тэгтээ би ганцхан л Westbrook авсан. Ягаад тэгэхээр угаасаа ингэж товтлооны ачаал үүрх нь мэдчихсэн учраас энэ хүн ч штэ. Дээрэс нь Westbrook-ийн сүүлийн жилүүдийг харахад гэмтээгүй түүх айгүй ховор байгаа. Нэг ойролцоогоор 20 орчим тоглолт байхгүй болчиход байгаа. Тэгэхээр буцаагаад энэ Westbrook гэдэг тоглогч юм амжилт гэмтэж ирчээ тэр хүн буцаа шууд triple double хийгээд ирнэ ч гэдэг юм уу тийм асуудал байхгүй шүү дээ байхгүй. Triple double хийн улирлын турш хийн гэдэг бол Америкийн иргэлцдэг. Тэгтээ зүгээр хийчихвэл бид нар хийсэн тэр үед амьдрал гоё л байна. Тэ? Тэгээ Westbrook хичнээн тийм миний хувьд бол зүгээр би яг Chris Paul Rondo мэт яг тийм цэвэр холбогч нар туртай. Тэгтээ хин ухаантай байх хэвээр. Stephen Curry ухаантай. Тэгтээ тэр өөр шиг холбогч биш. Тэгтээ ухаантай. Westbrook бол яг өндөө миний хувьд бол зүгээр тийм яг ухаантай тулж бол би махбод дээр нөө бэр байхад ухаанаар яхаа үз. Ингээ би махбод нь заяатсан бурхнаас өгсөн бэлэг байна л тэр хүнд. Тэгээд тийм болохоор би махбод нь ядраад ирэхин цагт энэ статистик бол нуруу унах магадлалтай. Гэхдээ миний хамгийн хүсэж зүйл би өдрөл triple double дундчилсан тоглогчийг харахыг хүсэж. Тэгээд наа чи бол боломжгүй гэж хэлчихээ зөв шудрах. Ер нь бол 82 хүчээр хэлж байгаа. Хүчээр 82 болцоо. Ягаад ингэ тэр би махбод унахгүй байхын шалтгаан багийн сайн туслах штэ. Оклахомад солилцоо зайлшгүй хэрэгтэй үл хэрэгтэй. Харин хин тохиромжтой хамгийн тохиролт болж би зүгээр өөрийнхөө Facebook пост дээр биччихсэн юу гэхээр OKC багийн нэг дахь лидер хэрэггүй. Угаасаа чадахгүй. Хоёр дахь лидер хэм бэ гэхээр оноо түүдэг хоёр дахь лидер байгаа гэдэг. Виктор Олимпикс сэлгэнээс гаргаж. Тэгэхээр дээр нь Руди Гэй юм болов гэдэг яг нэг сар гаруй өмнө биччихсэн. Яг л Руди Гэй угаасаа Сакраментод ирээдүг болчиход байна шүү дээ. Ураасаа явах тодорхой. Руди Гэй ирвэл OKC плей-оффын баг болж чадах уу? Нэгдүгээр Руди Гэг солино гэдгийг бол Адриан Вожнаровский тэргүүтээ аналистууд бүгд 100% батлаад байгаа. Энэ ондоо багтахгүй маа гэхэд Оостараас өмнө цонхоос өмнө. За Руди Гэг 2 баг аавн гэдэг магадлал маш өндөртэй байгаа. Нэг Houston Rockets, нэг OKC.
Бидний өнөөдөр ярьж байгаа 2 баг. Рудигээ гэдэг хувь тоглогчийн хувьд бол хизээж тэр супер од төвшөнд хөрөөг нь бид нар олон янзаар тайлбарладаг. Нөгөө нэртэй ч холддог. Яг хараг барилтаа тасжуулагч тийм нэр. Ерөөсөө яг тийм үү. Өөрийнх нь тоглолтод тааруулсан тийм тактик хийж уусч үзээгүй те тасжуулагч шүү. Houston Rockets OKC-ээр хоёулаа тоглоно шүү дээ. Айгүй гоё таар. Зарим тийм. Яг тэгэхээр энэ хоёр багийн хоёр холбогчийг бид нар сая баахан ярьлаа тийм бүр тийм ерөөсөө бөмбөг аваа шидэл нөгөө бөмбөг таслаад хурдан тоглоод тэгээд стандарт хийгээд Рудигийн 20 оноо уншлаа л яваад. Асуудал ах энэ хувийн амжилт бол Рудигийн айгүй өндөр шүү дээ. Фэнсимэнс айгүй өндөр гоё. Тэгэхээр Рудигийн энэ хоёр багийн нэгт очих юм бол Рудигийн ч ашигтай нөгөө хоёр багт ашигтай. Энэ хоёр багийн амжилт ч гэсэн дээшлэх маа. Энэ хоёр баг биш бүр OKC-д очижсэн гэж боддог. Яг болно шүү дээ. Сайн хамгаалалтанд тоглосноор OKC-гээр дүүрэн биш. Яг түрүү ялтын хийсэн Oladipo сэлгүүрөө аваад Рудиг ярих юм бол 3 дээр гараад Робертсон 2 дээр гараад хэм бол үнэхээр OKC плей-оффын баг болох боломж бол 100% баг. Рудиг бол маш зөв сонголт. Хэрвээ Хьюстон руу очих юм бол яг уу? Хьюстон руу очивол мэдгүй. Аризаг явуулах хэрэг болж байгаа. Харин тийм. Тэгвэл Ариза Рудигийн хоёрыг чинь хамгаалтанд үзүүлж өөр нь л газар тэнгэр шиг штэй. Рудигийн яагаад од болж чадаагүй шалтгаан хамгаалт тахгүй. За тийм ээ. Хамгийн муу хамгаалттай. Тэр нь бүр хүлээн зөвшөөрөгдсөн. Аналистууд угаасаа Рудигийн энд очивол ингэж хамгаалтыг баллна гэдээ баг очоог ухтны тоогоор нь гаргаад ирчихсэн учраас. Тэгэхээр зөвхөн одоо жишээ нь тэнцээ Стивен Адамс гэх сайн хамгаалагч байна. Тэгээ Андре Робертсон гэх сайн хамгаалагч байна. Энэ дээр Westbrook өөрөө тесрэлтэй юм хамгаалт нийтх гаргаж чадна. Энэ дээр Рудигийн очих юм бол зүгээр болоод байгаа. Гэхдээ Westbrook, Rudiger, Enes Kanter гэдэг үед бас яана гэж нэг тийм болоо. Тэр бустар бол гоё хоо. Рудигийг явуулах зайлшуулах мэдээж Казансыг авч үлдэг штэ. Казанс л өөрөө явмаар байгааг хэлсэн штэ. Оо тэр Казансын драма бол явмаар байгааг хэлсэн. Явмаар байгааг үлдмээр байгаа. Үгүй, явмаар саяхан явмаар байгааг хэлсэн. Тийм үү? Тийм. Тэгээд Рудигийг явуулахаар Казансыг за нэг үлрэл хүлээгчээ гоё. Чам драфтаар гоё тоглож авчирч юм уу. Тиймэрхүү байдлаар. Эсвэл цалингийн чинь нэмэр ч юм уу. Walked in this party and these girls looking at me. Skinny jeans on and you know my head nappy. Hey, okay. I want y'all to do this dance now. Juju on that beat, juju on that beat, juju on that, juju on that, juju on that beat. Now slide, drop, hit them for no stop. Hey, don't stop. Hey, don't stop. Hey, run a man on that beat. 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 Now do your dance, do your dance, do your dance. Hey, you ugly, you your daddy's son. Juju on that beat. Juju on that beat, juju on that, juju on that, juju on that beat. Now slide, drop, hit them for no stop, ayy. Don't stop, ayy. Don't stop, ayy. Run a man on that beat, ayy. Run a man on that beat, ayy. Run a man on that beat, ayy. Run a man on that beat. Now do your dance, do your dance, do your dance. NBA Talk үргэлжилж байна. Одоо бид энэ үйлрэл сюрприз амжилттай багууд хүн бүрийн хувьд хин байваа гэдэг хэлсэн. Баясаа чиний хувьд энэ үйлрэл таамаглаж ирснээс жоох өөр амжилттай байгаа баг. Юуны Лексийн энэ амжилтын станд би шууд Люк Волтонтой л болбож байна. Люк Волтон залуу цэцгэлжүүлэгч байна. Задгаас итгэж чадж байна. Тэгээд дээрээс нь тоглогчтойгоо маш сайн харилцаж байгаа болов гэсэн бодол төрөд байна. Тэр үед бол холбоотой гэхээр Лексийн нэг хоёулаа зэрэгсэн, гурлаа зэрэгсэн, Бранд Кларксон, Рассел гэсэн гол нөхөр зэрэг байхад дээр хизээж бүтэхгүй гэсэн чинь юу вэ одоо? Ямар сайн тоглож байна. Дээрээс нь Ранд хідэн трипл дабл хийчихв. Дэнсло Рассел сайн тоглож байгаа гимтлээ. Jordan Clarkson Сэлэнс гар сайн тоглож байна. Дээрс нөгөө нэг задаа тоглолттой Лүү Уильямс бүр галзуурч шүү дээ. Ник Янг яаж юм те? Ник Янг бас сайн тоглож байгаа. Чиний хувьд Сатер Спурс муу хамгаалалт. Муу хамгаалалтаа. Тий, муу хамгаалалт. Яа муу гэж. Та нар тоглолтыг үзсэн үзээгүй мүү? Үзлээ байна. За талбайдаа үнэхээр олооч гэсэн байгаа. Талбайдаа Орландо Мэжик хожигдсон гэдэг боддог та нар. Тэгээд хамгаалтыг би харсан. Тоглолтын Сандерс бүгдийг үзэж байгаа. Аль нь тоглолт сайн байгаа. Тэр бол тэрийг тэрийг битээ яриараа. Ерөөсөө энэ баг дээр мууч хэдхэн минут тоглосон ч гэсэн тим Данкер гэдэг актер том ноён нур энэ багт үнэхээр том нөлөөтэй байсан юм байна уу? Одоо хувьцаат хөрөнд ямар юу уурслаар үрж байгаа мэдэхгүй зүгээр. Үлрэл эхлэх юм бол Ламаркус алдарч жиг Спурст байгаа. Энэ багийн 2 дахь тэр товтлооны хувилбар болсон гэдэг дээр өөрөө санал сэтгэл жоохон дундуур байгаа гэдэг мэдээлэл гарсан шуум. Өөрөө тэр дор дэцаасан ч гэсэн одоо энэ өдрийн тоглолтыг харахад бол энэ ерөөсөө нэг хүний баг л болсон байна. Леонард. Тэгээд Грэг Поповичийн баг хизээч нэг хүний баг байгаагүй шүү дээ. Энэ бол нэг багийн систем байдаг гэсэн. Дээрээс нь нөгөө Тони Паркерийн орон гарan тоглолтод юу болоод байгаа муу энэ үнэтэй. Дээрээс нь Пау Газолийн уналт.
Пау Газолыг одоо урт уусгаж чадахгүй энэ баг. Дээрээс нь нөгөө хамгаалалт дөрөсө сул. Будаад бод идлүүлж байгаа шүү дээ эсрэг багтаа Сандерс бүр шилжилтийн үе. Би нэг идлүүлж байгаа шүү. Спurs тоглолтын нэг хүзэг болох. Би ингэж хамгаалалт бол болоод байгаа. Гэхдээ товтлохоо нэг хувийн тоглолтоос нөгөө систем попын систем товтлооч асуудал байгаа. Гэтэ Сандерс Спurs чинь юм ихлүүлдэг юм чи хамгаалалт шүү дээ. Хамгаалтаас товтлохоо эхэлдэг баг шүү дээ. Хамгаалалт бол товтлохоо юм дээ шүү дээ. Хэдүүлээ дараагийн дугаар дээрээс Сантоныг сайхан гэрээ. Дэлгэрэнгүй ярьсан зөндөө байгаа. За баажиг үед Спurs миний хувьд бол одоо тэр юу Миннесота гэдэг баг уул ингээ харахаар аюу гой баг шүү. Өрнөд бүсийн 14 тийм ба шүү дээ. Тэгчээд яагаад тэр 14 унчваа гэдэг асуулт гарч ирж. Унчваач шүү дээ. Угаас тийм. Хүн бодоход бол үнэхээр аюу ирээдүй харагдаж шүү дээ. Үлээл хэлэхэд. Том төвүүдийг авчирлаа. За тэгээд бүх их мэдлийн тэр хүнд өглөө. Зөвхөн ганцхан тасчул өгч шүү дээ. Цагсан мөнгөний үйл ажиллагааг хариуцсан одоо юм болголоо. Тэгээд энэ баг бол нэлээд явах. Үнэхээр залууч тэр багт авиас байгаа, хурд байгаа, хүч байгаа бүхэн байгаа. Одоо энэ жил Заклавин бол бүр өмнөх жилээс хамаагүй сайжирсан. Уул нь бол Most improved үе нүлэрлээ. Заклавин баг хувийн чанараар энэ 100 бол маш сайн бэлтгэл, хувийн бэлтгэл аюул сайн бэлтгэж аюул сайжирсан. Рик Рубио яг зөвхөн гимтэлтэй байж байгаад ирсэн. За тэгээд Андрю Уиггинс байна дээ. За тэгээд 5 өнөөдөр 45 он авсан гэсэн үг юу? 41 он 15 сан авсан гэсэн. Тэгэхээр энд боломж байгаа. Гэхдээ том дэвдүүд энэ бүх багийг яг нэг системд оруулж чадаагүй. Тэгэхээр нөгөө туршлага гэдэг юм энд үнэхээр дутагдах шиг хамгаалт. Би бажиг дээр ганцхан юм хэлчих. Энэ дээр бол юу гэхээр Кевин Гарнетттэй ерөөсөө гэрээ сунгаагүй шүү дээ. Тэгээд Гарнет тоглохоо болохоор шийдсэн шүү дээ. Энэ болохоор нөгөө хинтэй холбоотой л доо. Том ТV-д бүх их мэдлийг өгсөн. Өмнөх удирдлагатай гэх юм бол сайн харьцаатай байсан. Том ТV-д бол Гарнет ямар ч харьцаа байхгүй. Нөгөө юунд байхдаа Boston Celtics байхдаа мэдээж бас жоохон байсан юм байна. Тэгээд Гарнет байхгүй болсон учраас энэ багийн хувьцаалах өрөөнд 4 амьсгал юу болоод лидерг болсон гэсэн үг. Яа юунаас харагдсан бэ гэхээр 3 дугаар үед авдаг оноо алддаг онооны зөрүүгээр лигийн хамгийн муу баг. 3 дугаар өдөр гарч ирэл цэвэр уналтанд ордог баг ерөөсөө бүр байхгүй бол. Тэгээ 3 дугаар үед ямар үе юм? 2 дугаар үед өсөөр хоорондоо ярилцдаг үе тийм. Хоорондоо бүх алдагаа яриад гарч ирдэг. Ингэ болоод ирдэг үе дээр ингэж гарч ирж чадахгүй л гэсэн үг л тийм. Тийм учраас Жими Батлерыг удирдлагын өмнө авахгүй зүтсэн. Сая л Уолденгийг авна гэдэг нэг яриа гарч ирсэн шүү дээ. Тийм үү те? Денгийг ирсэн үү? Денгийг нэг одоо Ветрос Ноог авах гэж хүссэн шүү дээ. Сэлбэгүй мэл ч тэр. Тийм сэлбэг байхгүй. Ямар сэлбэг байхгүй. Тэгээ дээрээс нь хамгаалтын яг гол тулгуур байхгүй шүү дээ. Хин хамгаалалт нь гол жоо мэдээлэл муу байгаа. Том ТV-ийн нэг системчэнд хамгаалцтай үг нь. Пэкэж нөгөө байхгүй л дасчуулагч бол муу дасчуулагч биш. Тэгэхээр тэр багийг бас ямар ч нэг бодож байгаа. За ялтай үед миний хамгийн сюрприз Далс юуналт бүр чөлөөт уналт биш шууд ингэсэн шээ. Хамаг хурдаар унлаа шүү. Тэр юу ингээ сайн нэг бас нэг мэдээ харсан юу гэхээр сая нэг сар гарын өмнө бас Далсын түүхэнд анх удаага драфтлагдаагүй 4 тоглож гараанд гарлаа гэсэн. Тэр нь юу гэхээр энэ багийн бүрэлдэхүүн ямар дутаггүй бүрд. Дээрс энэ бол менежментийн хамгийн том алдаа байхгүй. Дэвн Харрисыг яах гэж авч үлдсэн. Деронто яах гэж гэрээгээ сунгасан тий. Энэ иймэрхүү Wesley Matthews гэрээ бол маш муу гэрээ болсон. Harrison Barnes-ыг бол муу моргон яагаад гэх юм бол яг хүн өөрийнхөө тоглолтоор юу авчиж чинь тэрийг л авчирч байгаа. Гэхдээ би зөв ингэж боддог. Далс энэ үлрэл дуусаад юм уу энэ үлрэлийн дараа Rick Carlisle-ыг солилцсон. Хэрвээ Wesley Matthews, Harrison Barnes хоёрыг авч үлдэх гэж байгаа бол Rick Carlisle-ыг солихгүй бол тэнд тоглодог тэр хоёрын тоглодог систем Carlisle-ийн тоглогчтой гэдэг чөлөөт систем хоёр хавцалдахгүй. Тэр хоёр чинь комбинац маш сайн ордог гэж. Тийм. Carlisle бол өөртөө сэтгэгээ тоглоод. Тэр Dallas-ийн лидер нь юм бэ? Barnes лидер гэж чадах үsil маш сайн рол төлөвч байна. Barnes маш сайн 3 дахь тоглогч байд. Тэгэж үсэрэй гэж байгаа. Хараа яат ч юм ветеранууд нь үнэхээр нөгөө насны яваад гимтээ. Новицкий ингэсэн гэсэн шүү дээ. Энэ ахил нь гимтсэн шүү дээ. Тэр ингээд яагаад ингэ удаад байгаа юм бэ гэсэн юм чинь тэгжсэн гэсэн. Нас ч уурсан гэсэн. Тэгээд нөгөө тайлг одоо энэ жил одоо тайлг. Хэрвээ миний өвдөд байвал зөвөртэй хэвээрээ байвал би 17 бол миний сүүлийн үлрэл байх болно гэсэн байт. Тэгэхээр ер нь бид нар одоо Новицкигийн сүүлийн үлрэлийг харж магадгүй. Тэгэхээр би бол Далс нарыг бодлоо шүү дээ. Уналт нь зөв. Энэ багт юм уналт ямар нэг багч уналт хийж бус бүх юм шинжилдэг шүү дээ. Менежментээ шинжилдэг. Бүх юм тгээс эхэлдэг. Энэ зөв. Энэ багийн хувьд. Яг л энэ багч баг драфтаас дээгүүр эзэн тоглож авсан. Би гайхаад өнөөдөр хави харлалтаа хайлж жоохон харлаа бид нар тэгсэн чи ингээд Харрис ч одоо энээр яах гэж тэр багт одоо байгаа.
Дээрээс нь тоглохгүй нь тоглохоос тоглохгүй гэсэн. Дээрээс нь одоо 11 дахь жил 12 дахь жилдээ 2004 оны драфт шүү дээ. За тэгээ дээрээс нь Богдыг бол авчихсан. Нөгөө систем тохирохгүй байхгүй. Систем Богд системээ тоглож шүү дээ. Ганц гайгүй тоглоод байгаа нь тохиорхи яг үнэхээр нөгөө Харрисон баараа суугаад тохиорхи. Яг тэгэхээр Golden State тогт 10 оноо дундчдад тоглогч одоо 20 оноо дундчлаад шүү дээ. Уул нь бол давдчихад байгаа байхгүй. Өөрийнхөө хэмжээд хийх юм хийгээд байгаа. Гэтэ нөгөө ялтын эдгээр нөгөө багийг чирж явах нөгөө лидер тоглогч биш шүү дээ. Тэгээ 3 дахь багтах биш үү? 3 дахь хэмжээ. 2 дахь ч бас плеймейкер төвчний тоглож байгаа байхгүй. Харрисон баарч аваад шиддэг тоглож байгаа. Аваад харин шидэлтэй сайн гүйцэтгэж байгаа сайн өөр мэлүүн нөхөд угаасаа гарахгүй байхгүй. Тэгэхээр тийм учраас Харрисон Барнс, Уэсли Матьюс гэдэг хоёр өндөр тоглогчд өндөр гүнтэйгээр өгсөн учраас Даллас ирээдүйд эдгээр ингээд унаад сэхэх гэж айгуу бодох байхаа л гэж харлаа. Тасалжуулагчтай байгаа биш үстэй. Би тасалжуулагчтай гэж хараад. CBA одоо нэгдсэн ерөнхий гэрээ гэж бид орчуулад байгаа тийм. NBA болон тоглогчдын холбооны хооронд байгуулдаг хамтын ажиллагааны гэрээ гэж хэлж болно. Тэгээ энэний үндсэн дээр NBA маань асуудалгүй үргэлжилдэг. Тоглогчд нь сэтгэл ханамжтай, эзэн сэтгэл ханамжтай гараалал талдаа мөнгө олдог. Энэ гэрээ сая хэдхэн хоногийн өмнө 7 жилээр сумгаглаа. За тэгэхээр 2022 онд урьдчилан цуцлах эрхтэй ч гэсэн ямар ч байсан 6 жилдээ бид ажил хаялтаа санаа зовох зүйлгүй гэж хэлж байна. Энэ гэрээ гэдэг юу нь юун талаар ингээд NBA-ийн Америкийн чухалчилж үзээд байгаа юм ба гэдгийг товчхон мэдээлэлүүд өгч байгаа. Яг гэвэл энэ чинь бидний үзэх зүйлтэй маш холбоотой зүйл шүү дээ. Яг зөв машин ашигтай юунд хэрэгтэй яадаг гэрээ юм те. Яг махчлаад амьдралд ойлгомжтойгоор хэлэх юм бол зөв хөдөлмөрийн гэрээ шүү дээ. Нэг байгууллага ажилтаа шинэ гэрээ зураал за чи тэдэн дөрөвний цалин авнаа чам тэг тоглол тэдэн жил тоглолт цалинжин тэгж өснөө л гэсэн тийм гэрээ аваад л та. Тэгэд яг мэдээж нэг тодорхой хугацаанд гэрээнүүд сонгогдоо авчдаг. Тэгээд хоёр тал гэрээн дээр нэг цэг дээр огтлцож зөвшөлт хүрч чадахгүй бол нөгөө нэг ажил хаялт болд ч тийм. Тийм учраас ажил хаялт болохгүй тулд ойрын яг нэг 12 илүү 13 жилийн хугацаанд 2 ажил хаялтсан. Тийм учраас ойрхон дахиад ажил хаялт болохгүй тулд энэ удаагийн хоорондоо уулзалт бол маш үр дүнтэй болж байна л доо. Нэгсэндээ бидэрт бол айгуу давуу тал нь юу гэхээр бидэд үзэгчнэр. Бидэрт бол ямар ч сан хизээч ямар ч ойрын хэдэн жилдээ тийм асуудал гарахгүй бид яг сагсан мөнгө ямар ч асуудал үүсгэх нь бидний хувьд бол цаана яг NBA-ийн юуны талаар одоо манай эдрээ яг нарийн юм өгөх үү тийм. За ер нь бол ийм болсон юм аа. Юу хоёр талаас өмнөх 11 онд хийгдсэн гэрээн дээр бол нөгөө сагсан мөнгөний холбоотой орлого дээр л хамаг гол зүйл болж исэн. Тэр орлогоо ягаад тэгэхээр сагсан мөнгөний холбоотой орлого гэхэлэр юу гэхэлэр үзэгчтэй одоо бүхэл зүйл ерөөсөө телевизийн эрхээс ахуулаад нөгөө зарагдж байгаа подолог пүүз энэ ерөөсөө бүх зүйл байгаа. Тэгээд энэ $1 ашигын 57 центийг нөгөө тоглогчтой холбоо авдаг байсан. Тоглогчтой хуваарлж өгдөг байсан. 43 центийг NBA авдаг байсан. NBA-гийнхаа өөрсдөө одоо бүх багуудад хувааж өгдөг. NBA гэдэг чинь өөр хий эзэмшдэг юм бэ гэхээр галс мэдээлэл өгчөөд NBA-г болохоор NBA-гийн 30 баг эзэмшдэг. Бүгд адилхан хувьтайгаар. За тэгээд өнгөрсөн удаагийн ажил аялалтын үеэр юунд дээр тохиролцсон бэ гэхээр 57% нь адилхан нөгөө нэг юу болсон. Тоглогчдоо буулт хийгээд адилхан нөгөө 50 болсон. 50. Тэгээд одоо энэ удаа болохоор юу болж байгаа гэхээр эрхчлээс эхлээд $24 тэрбум телевизийн гэрээ орж ирнэ энэ бид. Мастер их мөнгө иргэл. Нэмэгдэж байгаа юм тийм ээ. Хувцс бүхэл юмний үнэ нэмэгдэнэ. Улмаар одоо бүх тоглогчдын авч байгаа цалин нэмэгдэж байгаа. Тэгээд энэ удаагийнх төр бол тэр нөгөө 50% гэдэг бол буулт хин ч гол тохирцсон юм. 50% дээр үлдээе гэдэг. Гол асуудал бол одоо Кевин Дюрантийн асуудал. Супер тим баг бүрдсэн асуудал. Супер баг бүрднэ гэдэг чинь бус багуудтай тохиролтой. 29 багтай тохиролтой шүү дээ. Тэгээ ямар нэгэн баг эсвэл хотоосоо нүүгч юм уу, дампуурч юм уу тийм асуудал орохгүй үднэс энэ супер багийн бүрдлэгээр зогсоо гэдэг цаагаараа нэг тийм нууц зорилготойгоор хийгдсэн. Энийг бас ерөнхийдөө зөвшөөрсөн байна аль аль талууд. Юу гэхээр энэ бол аль альдаа ашигтай шүү. Тухайн баг хоёр тоглогчийг 6 жилийн гэрээгээр сунгаж болно гэж. 6 жилийн гэрээ. Тэгэж 5 жил байсан шүү. Дээд 5 жил байсан шүү дээ. 6 жилийн гэрээгээр гэдэг чинь сунгаж бол. За яг нэг жилийн юу вэ шүү дээ. Зөрүү байна их юм биш. Яг л жишээлбэл би одоо Дюрантын жишээ. 2012 онд Дюрант актер бичлээс эргэж ирсэн. Актер бичлээс эргэж ирсэнийхаа дараа хэрвээ 6 жилийн гэрээг хийсэн бол өдөөд OKC-д байж л байгаа. Тухайд байгаагүй учраас маань хүн гэрээгээ цуцлаад одоо өнгөрсөн жил үйл явдал бий болсон. Одоо болохоор NBA-гийн багууд Дюрант чиг хэмжээний тоглогчтой 6 жилийн хугацааны гэрээг хийж болно. Хэрвээ тэр тоглогч нь үгүй гэвэл чөлөө дахиад болно шүү дээ. Үсрээд 4 жилийн гэрээ хийж чана. Өөр багтай. Ердөө 4 жилийн гэрээ. Энэ бас мөнгөний асар хялгаа гарна.
Бараг $100,000 ялгаа гарна шүү. Бараг $100,000 ялгаа гарна. Тэгэхээр ямар ч тоглогч өөрийнхөө бас юу гэдэг урт хугацааны карьерийг бодсон ч гэсэн нэг багтаа урт хугацаагаар 6 жил үргэлжлэхийг хүснэ. Энэ нэгсэндээ тухайн багууд суперод суперодынхаа дараагийн 2 суперыг л урт хугацаагаар авч явж болно гэсэн. Би ч зөв хувьдаа зөв ингэж боддоо шүү дээ. Ер нь NBA-гийн тоглогчдын холбоо гэдэг байгаа. Энэ үл ер нь жоохон ер нь тоглогчдын ер нь жоохон даварц холбоо. Зүгээр би хоёроо боддог хэлж байгаа шүү. Яг тэр бус спортуудын бод харьцуулаад үзэхэд NBA-гийн тоглогчдод дундаж average-аар хамгийн их цалин авдаг. Дөнгөж rookie тоглогч NBA-д орж ирээд талбай дээр гарахгүй байсан ч хэдэн долларын цалин авдаг лээ. Мэдчихэж байна. NFL ч өндөр шүү дээ. Гоо ерөнхийдөө за зөвхөн хөлбөмбөг дэлхийн номер 1 спортын хөлбөмбөг. Хөлбөмбөгтэй харьцуулаад үзтээ. Тэгэхэд бол өөр багийн зүгээр 11 хэдийн үндсэн 11-т гардаг мөртөөсөө жилдээ 300,000 евро авдаг гэхэд тийм тулж өчнөө 100,000-аар байгаа шүү дээ. Ер нь тэгэхэд манай одоо бидний одоо энэ үзэгчдийн саксан бөмбөгт бол NBA-д бол бүх юм өөр. Чи гэрээнд юунд гарахгүй. Чамд шууд баг драфттаад чамтай руки гэрээ ихтэй сая $900,000 гэрээ идэх чилээ. Зөв биз? Хүмүүс $200,000 $580. Гүү $200 гэрээ гэж байгаа. Одоо баталгаж гэрээ чинь баталгаж чад. Хамгийн бага цалин бол $570,000. Хамгийн ерөнхийдөө дундчаар ихний ихний бол $200 сая 980 гэдэг баха миний бодлоо 2 сая. Тэгэхээр боддоо чи тэр тоглож магадгүй талбайд гарахгүй ч гэж болно. Гэтэ чи $200 авч байгаа. Энэ бол айгүй том. Тэгэхээр энэ өөрөө юунд байгаа гэхээр нэг нөгөө Америк гэдэг өөрөө орн маань өөрөө асар том зах зээл. Дээрэс нь NBA маань өөрөө өнөөдөр тий одоо сая хэллээ шүү дээ. Ирчээс одоо $24 тэрбум. Тэгэхээр энэ маань өөрөө тэр том тэр зүйлийг бүрдүүлж өгөөд юм л та. Тэр одоо яалтч тэр их мөнгө хэрэглүүлээд сонсоод байгаа болохоор би энэ дээрээс бас нэг юу харсан. Тэрийг би яг чөтгөрүүлмөр шавьчихсан. Юусан бэхээр энэ тоглогчдын холбоонд ч нөгөө нэг ерөнхийлөгч нь хэн болсон да? Крис Пол болсон. LeBron дидэр болсон шүү дээ. Мелос дидэр гэлж. Тийм эдгээр юу гэхээр эдгээр чинь 30 гарсан тоглогч шүү дээ. 30 гарсан тоглогч нар чинь би энэ гэрээ байдгийг мэддэг байх. 36 лээ. Өндөр үнэтэй гэрээ хийж болно. 30 хэрвээ гэрээнийх нь явсан 36 урчин бол тэрнээс цаашаа гэрээ хийж болохгүй учраас багаар гэрээ. Энийг 38 болгосон нь эдний юу байхгүй. Энэ бол маш том лобби. Шууд өөрсдийнх нь лобби. Тэгэхээр юу гэхээр одоо яг одоо гэрээ их гэж байгаа LeBron, Chris Paul одоо 31 32 хүрж байгаа энэ тоглогч нар дахиад 5 жилийн гэрээ хийчихсэн, 5 жилийн гэрээ хийсэн гэдэг чинь 38 мөртлөө 3 дахь гэрээ ямар ч асуудалгүй $200 сая эдгээр авах байх гэж байна. За энийг юугаар нэрлэж байгаа гэхээр нөгөө банана өрүүлгэж байгаа. Банана boat. Нөгөө нэг бананы boat дээр суудсан нөгөө дөрөв найзыг хэлж байгаа. Гэхдээ энэ чэнэс нэг хохирч байгаа үнд болохоор дүүэн үе. Яг л нөгөө нэг нас нь нөгөө хэдээс ах учраас энэ дөрмөнд арай орж чадахгүй. Тэгээд нөгөө өөдөөс хөвлөөр хэлсэн билээ одоо тэгээд хөвшөндөө өөртөө л гомддоо гэсэн билээ дүүэн үе. Гэхдээ энэ одоо тэр амар хүчлээхгүй. Энэ зүгээр юу гэсэн бэхээр аргагүй хүн болтсон. Одоо Крис Пол 5 жилийн гэрэж 5 жилийн дараа Крис Пол ямар тоглогч явж явах вэ? Тоглогчийнхоо авж байгаа цалин хамгийн өндөр жилдэн шээ. Тэр энэ одоо тоглогчдод ашиг бажиг хэлдгэр зөвхөн тоглогчдод ашигтай. Тийм учраас энэ гэрэн дээр нөгөө тоглогч нар ямар нэг асуудал гаргаагүй байхгүй яг л өөрсөнд нь ашигтай учраас тэр талаар ашигтай учраас. За дээрэс нь одоо асуудлууд нэр энэ гэрээ хийгснээр ямар асуудал болох вэ гэхээр за нэгдүгээрт бид нар их гурлууд супер багуудын бүрдүүдийг харахаа болно. Тодорхой хэмжээгээр бас охирно шүү. Яг тэр тиймэрхүү юм чинь үлрэлийг чимдэг шүү дээ. Одоо бол яг хуучны 90-ад он шиг суперуудад нөр өөрсдийнхөө багт удаан хугацааны гэрээдэг. Харин цэвэр өсөлтөө гараад гоё юм шүү. Тийм багт би бас нөгөө талын яриад байна л да. Хоёрдугаарт олон сайсан мөнгө нэлээд хэцүүднэ. Орос, Европ руу NBA тоглогч нар нөгөө нэг очиж тоглолтог байсан шүү дээ. Одоо тийм зүйл байхаа болж байна. Тэгэхээр ихэнх одууд чинь Америкт үлдэнэ эсвэл Хятад руу явах юм одоо хоёр сонголттой. Хятад бол хамаагүй их мөнгөийг гаргадаг бид нар удахгүй талаар ярих баг. Хожиж байгаа зүйл мэдээж үзэгчд болж байгааг хэлсэн. За зүгээр Демаркус Касс шиг тоглогчдорт их тийм эвгүй болж эхэлж байгаа. Одоо Сакраментото 6 жил дахиад өөрөө дургүй байдаг. Нөгөө нэг богино хугацаагаар үлдмээр байдаг. Гэтэл богино хугацааны гэрээ ижилээр өөрөө охирохгүй байдаг. Тэр чинь бүр өгсөн шүү дээ, 6 жилд 218 сая. Бараг тийм. Тэгээд 4 жил гэх юм бол бараг 100 сая баг болчиход нэр. Бараг 100 сая ялдаг л ороход байгаа байхгүй. Гэтэ ерөнхийдөө бодлого нь бол NBA угаасаа тэгээд наач бас давхар аяг гоё юм байна шүү. Яг муухай халтаа. Гэтэ яалтч одоо бүр ингээд бүр дэлхийн бүр ингээд бүр. Одоо наач Европын тоглогч нар бүгдээ тийш. Европт очиж нэг баг цалин авч ирснээс NBA банан сууж байгаа. Тэгээд яг бүр яалтчгүй номер 1 бүр хамгийн том бүр ингээд бүр монополи. За одоо нөгөө сая ялтээс тэр банзан суухын тулд одоо бол $570,000 авч байгаа байхгүй юу? Хамгийн баг тэр бүр гарахгүй шүү дээ. Талбайд гарахгүй. Чи одоо $970 болох юм аа. Шүү дээ. Дэлгэрийн бодлого одоо маш сайн гэрээ болсон. Нэг хүний одоо юг бүр баттай болгож чинь Адам Силвер гэдэг хүний одоо ийм ажил Дэвид Стори бид нар мартчихлаа шүү дээ өмнөдөө. Сториг бид нар өгүүлэх болж яг л Адам Силверийн ажил үнэхээр гайхалтай байна. Тэгээд
Энэс гадна зөндөө жижиг юмуд байгаа. Тэгээд ямар ч байсан гэрээ хийгдсэн хойно бас тийм мэдээлэл авсан хойно төлөө бас тэгээд одоо бид явж байгаа. Ямар ч маш хэрэгтэй болсон. Тэгээд дэлхийн нийтээр маш happy байгаа да. Гэрээг бол одоо баг 17 оны ихэнд гар үсэг зурна гэж байна шүү дээ. Одоо тэр хүртэл гэрээний заалтуудаа эдгээс юм асуумаар байна. Гэрээний заалтуудаа бүр сайн хийнэ гэдэг. Хэдэн төгрөг өгөхөр болсон гинэ? Хэдэн доллар өгөхөр болсон гинэ? Хятад лигийн CBA чинь бол ер нь одоо ямар ч үсэл Европын багуудаас илүү цалин өгч байгаа. Тэр бол баттай. Энэ 7 хоногт нөгөө Greg Sager-ыг бид нэр ярьж амжсангүй яагаад тэгэхээр хугацаа нэлээд одоо тэнцлээ. Тэгээд харамсалтай бол явдал ялангуяа телевизийн нэвтрүүлэгч сэтгүүлчдэр ажиллах хүмүүсийн хувьд бол харамсалтай. Яг тийм бол маш гоё талбай дээр амьд байлгаж чаддаг, сурвалжлагыг амьд үргэж чаддаг тийм нэг ирхэн хорт автартайгаа тэмцээр байгаа. Тэгээд ямар ч байсан олон жил тэмцээд дундуур нь бүр ажиллаа хийж байгаа. Тэгээд 65 наснда хороог орхлоо. Тэгээд энэ бол энэ 7 хоног тэр чигээр одоо энэ Greg Sager-ийг дурсаж байгаа 7 хоног учраас Shaktin Full гэсэн гарсангүй шүү дээ. Тэгээд ер нь бол зүгээр аюу гоё үгүүд бичсэн байл интернет дээр юу гэхээр үгүй Devachin одоо нөгөө dress code-той боллоо тийм. Devachin илүү өнгөтэй болчлоо гээл. Тэгээд хамгийн гоё хэлсэн үг бол нэг өстөө нөгөө Greg Popovich-ийн үг байсан. Greg Popovich өөрөө бас энэ хоёрын чинь харьцаагаар олныг мэддэг болсон шүү дээ. Greg Popovich бол хэлэхдээ бол энэ хүний тэр нөгөө нэг тэмцсэн шиг бид нэр ядаж хагасд нэг амьд өөрсдөө амьдрал дээр тэмцэх юм бол бид нар алдахгүй гэдэг. Тэгэж гоё хэлсэн байсан. Тэгээд энийг бас бүх үзэгчтэй бас хэлмээр байна. Хэдий зовлон байсан ч гэсэн тэмцэх ёстой. Юмыг сайн сайхнаар өөдрөөр харж явах ёстой. Ягаад гэвэл хор тавтартай хүн мөртлөө хүн болгоныг өөрийнхөө хамгийн сайн найз шиг харьцдаг байсан. Хүн болгон тэгж явдаг байсан. Хизээч амьдрал бууж өгөө. Тийм мундаг хүн байсан. Тэгээд магадгүй дараагийн дугаараар бид нар бас Greg Sager-ийг илүү ярилцъя гэж бодож байна тийм. За тэгээд хамгийн анхны одоо энэ үлрэлийн дугаар. Хамгийн анхны. Тэгээд хамгийн анхны шүү дээ энэ үлрэлийн хамгийн анхны дугаар. Ямарсан бид дөрөвтэй ингэж эхэллээ. Ямар ч сарпесор тий. Бажи цагтаа ирээрээ дараагийн дугаарууд дээр бити 30-40 минут хүлээж гээд байгаа. Би 30 минут хоцорсон ирсэн чинь юу болохгүй байлаа. Бажиг хүлээсэн л болохгүй. За дуусъя. За баярлалаа.